За хай контент ч тоо. Та бүхэндээ зориулж хийдэг нөгөө нэг хайрцаг онгойлгодог юм бичлэг байдаг штэ. Тэр маань үргэлжилж байна. За надад бол тийм ч их мөнгө одоогоор бол алга байна. Гэхдээ одоо энд байгаа бүгднгийн ингэж дараад тэгэд мэдээж та бүхнийг бас яаж хоосоо өргөх хамтдаа бэлэг нэмцгэх болно гэдгээ амлаж байна. За тэгээд өнөөдрийн хэдүүлээгийн оролдох хайрцагны хувьд шинэхэн байж байна. Энэ рүү пүү амар уустай. Вау, манайхан яаж ийм гайхалтай байх вэ те? Яаж? За best drop нь болохоор Tiger Tooth гэж байна. Да Marble Fade гэж байна. Hyper Beast гэж байна. Хэдүүлээ хамтдаа энийг унгаагаад хамтдаа бэлэг эсэг рүүгээ нэмцгээе. За тэгээд азтаа одтой агтаа омогтой явах болтугай. Оо яах юм шигт. Одко тэгж болохгүй шүү. Ер нь бол бэлгэнд оролцоно гэдэг зорилготой. Тэгээд нэг тийм амар их хэмжээний мөнгөөр энчин тавихгүйгээр те зүгээр бэлгэнд оролцоод юм хожичээ доо ёндоогоо үзчихээ да гэсэн зорилгоор л бас ашиглавал тун зүгээр. Тэгэхгүй бол бүр яг ингээд амар лаг том юм харна марна гэдэг бол бас их хэцүү. Хичээгээд үзчихээ бас тийм ээ жоохон шунал хөдлөлөө. Тэгэхгүй бол унахгүй шинжтэй. Яг би тэр чи аль дээр үед үзсэн штэ. Одко. Гайхамшигтай хэдүүлээ бас зоригтой хүрлээ те. Ингээд ерөнхийдөө ханчиж байгаа юм л да. Одоо энийг унтраагаад тэгээд зүгээр энгийн ил даруух нүдэнд дулаах гэж бодогдож. Warm God гэнэ үү? Сон нэртэй мөртлөө бас дажгүй харагддсан юм бай те. Night Terror. Энэ л одоо ингээд миний ер нь бүх цаг үеийн амар хямдхан. Гэтэ одоо ингээд миний бүх цаг үед барьсан хамгийн гоё Аканы скин аливаа гэвэл би шууд энэ Searing Rage руу заагаад байгаа. Яа мэдгүй надад бүр ингээд амар таалагдаад байдیں۔ Одоо бусад өөр төрлийн ямар ч одоо үнэтэй тийм Акатай харьцуулшгүй их гоё санагдаад байдаг шүү дээ. Тэгээ би одоо ер нь бол байнга нэг барьдаг. Тэгж болохгүй ш. Аав штэ. Татаад авна. Чи юусоо асуудал байхгүй. Та хэд ер нь юу гэж боддог вэ? Яг энэ саяны Searing Rage гээд Аканы хувьд. Та хэдийг ер нь яг ингээд favorite ямар тийм гоё АК байна те. Магадгүй завхыг хүсэж байгаа АК чинь би бэлэг эсрүүгээ нэмэх чинь билүү те. Ice Cold-оос хөөрхөн байдیں۔ Гэхдээ бас сүүлийн үед хараадсан ч жоохон кид юм байлээ. Black Lotus. Wild Lotus гэжтэй чи ч одоо. Ёо. 1900-гийн M4 хийгүй юу? Ямар M4 яваа байлаа? Gold Arabesque. Тэр бол амар шүү те. Уралдаан одоо ер нь юу ялаа штэ. Цунамигийн дараа тэгээд төрийн ордон дээр асуудлуудыг хамтдаа сөхөх болно, ярилцах болно хэдүүлээ.
За ерөнхий бол гадарлаа. Асимов гоёо гэж. Гэж тоо маш олон Асимов хийж бас амтнд өгсөндөө л гэж бодогдтгийн. Нийт одоо ардаа манахан тэгээд доошоогоо хичнээн хүнийг би одоо ингэж утга бэлээ янз бүрийн бууны юмнуудтай болгосон байгаа юм бүү мэдтэл. Би бол ер нь хөвдөө тоогоо алдсан. Маш олон хүн байгаа. Энэ ингээ яваа л байна. Тэр хараа. Энд бас нэг хийж л байсан байна. Энд одоо Асимов хийжсэн байна. Асимов дээр нэмээд бас Энфорийн юу хийжсэн байна. Зэн Теку бол надаас нэлээд юм хожиж исэн. Хамгийн сүүлд бас Теку нэг юм авсан байсан харагдсан да. Энд байна. Паалчин лоор авсан ба шүү дээ. Галзуу үз. Тэр бүгдээрээ энийг хамтдаа хийцгээе. Фил тестэд та бүхэнд маш гоё цэвэрхэн флоуттай очих болтугай гэсэн ерөөл дор. Яач вэ хөө? За баярлалаа. Тийм ээ. Шүба. Энэ рүү ороод үзээрэй. За тэгээ ойлголоо. Баярлалаа. Дэндүү баярлалаа. Ямар сайхан юм бэ ч нөхөө. За тэгээд мэдээж та бүхэн нөгөө нэг ашиглах нууц үгээ мэдж байгаа шүү дээ, тий? Нууц үг бол мэдээж төвшөн гэж байгаа. Танд 20% урамшууллыг өхийн сацуу бас дахиад давхар 50 центийн урамшууллыг хүртээж байгаа. Тэгээд дээрэс нь эдгээр бэлгэнүүдэд шууд оролцох бүрэн боломжтой болж байгаа. Гяс оролцоод гяс хожоод энэ нэгний инвентори скийтэй байх болтугай.